Нэрт тарих судлаач Наталья Бехтерова эрдэмтний цувралаас ээлжид хэсгээ орчуулан төлөвлөж байна. Энэ удаад бөөрн өвчтөе өрөвсөлтөй хүмүүсийн идэж болохгүй жимс самрын талаар хэлж өгье. Эхлээд жимсний талаар хэлж өгье. Идэж болохгүй жимс нь болохоор амт тухайг ер нь 100 граммаас илүү идэх хэрэггүй юм байна. Нэг дор ихийг идэх юм бол эрүүл мэндийн асуудал үүсгэх боломжтой. За, киви жимс, тэгээд шийгуа, апельсины шүүс. Эдгээрийг нэг дор их хэмжээгээр идэх юм бол ерөнхийдөө побочные явления гэж ярьдаг да, хүндрэлүүд, бие организм таагүй янз бүрийн байдлууд үүсэх магадaltaй байна. За одоо бөөрн өрөвсөлтөй хүмүүсийн идвэл тустай жимсүүдийн нэрлэе. Үүнд гүзээлцэг нь 7-10 ширхэг нэг дор идэх хэмжээ нь ананас буюу хам баргацаа 2-3 зүсэм махан хоолны дараа идвэл сайн. За вишня, черешня 10-15 ширхэг. За энэ вишня гэдэг жимс нь ялангуяа тухлаа өвчтөй хүмүүс өдөрт нэг 10-15 ширхгийг идээд байхад бас сайн юм байна. За дээр нь лир жимсийг идэхэд сайн. За тэр бөөрөнд хортой гэх юм уу, бөөрөнд асуудал үүсгэж магадгүй жимснүүдийг болохоор эрүүл бөөртэй хүн идэхэд ямар ч асуудал үүсдэггүй. Зүгээр бөөрн өрөвссөн хүмүүс болохоор мэдээж жаахан тухайн бүтээгдэхүүнд жимсэнд эмзэг мэдрэмтгий болцсон байдаг учраас бөөрийн өвчтөй улсуудад жоохон анхааралтай, хоригдлох маягтай, хязгаартай идэх нь зөв гэж зөвлөж байна. Ер нь жимсийг бол өглөөний цайны дараа 1 цагийн хойно идэх хэрэгтэй. Им уснасаа бол 2-3 цагийн дараа идэх хэрэгтэй гэж зөвлөж байна. За одоо самарны талаар ярья. За бөөрн өрөвсөлтөй өвчтөй хүмүүс болохоор макадамия гэдэг самрыг, барзилийн самар, тэгээд газрын самар, миндаль давсалсан хэлбэрээрээ байдаг юм байна. Давсалсан миндаль, кашю эдгээр самруудыг ерөнхийдөө бас болж игэл идэхгүй байх хэрэгтэй юм байна. Ялангуяа ибупрофен гэдэг эмийг уудаг бол бүр тас хорих хэрэгтэй юм байна. За харин эрүүл мэндэд хэрэгтэй гэх юм уу, бөөрөнд хэрэгтэй самар нь ямар самарнууд вэ гэхээр хушиг 3-4 ширхгийг, хушны самар 10-15 ширхгийг, миндаль давслаагүй жиринийг нь 5-6 ширхгийг, фүндүк 7-8 ширхгийг идэх юм бол бөөрөнд тустай байх нэ. Ямарваа хүнсний бүтээгдэхүүнийг хит их хэрэглэх нь бас эрүүл мэндэд тийм таатай байдгүй байна. Витаминыг дутагдсан үед эрүүл мэндэд асуудал үүсдэг шиг бас хэтрүүлэн их хэрэглэсэн үед бас асуудал үүсдэхтэй нэгэн ижил жимс самрыг зохимжит хэмжээнд нь хэрэглэж байх нь тун чухал юм байна шүү. За тэгээд та бүхэндээ эрүүл энхийг хүсэн өрөөё.